За аланговоо ихийн 5% нь одоо жоохон юунд хоорондоо ингээд тааралцахгүй хэрэлдээд байдаг бай. За өнөөдөр энийг ярья. За юуны ороод аланговоо ихийн 5% нь одоо жоохон хэн байдаг нь үзье. За хамгийн их нь болохоор одоо бөлгөнүүдээ гэж байна. Дараа нь болохоор бөхнүүдээ. За бугадаг, бугад салж, бодончир монгог гэсэн энэ 5% гүнтэй юм байна. Тэгвэл аланговоо хөлөнд дом мөргөн гэсэн хүн л одоо гэрээ болж очижээ. Тэгээд тэрнээсээ сүүлээрээ болохоор бөлгөнүүдээ болоод бөхнүүдээ гэсэн 2% гүний төрүүлжээ. Эргээд бол дэмий усангүй бол одоо дом мөргөн гэсэн нь одоо нас барж нас барснаас сүүл аланговоо хөл энэ бугадаг богод салж энэ бодончир монгог гэсэн 3% гүний төрүүлжээ. Одоо ч гэсэн чи ямар явдал гарч ийна. Энэ хоёр том хөвгүүн нь одоо ингэж ийна. Манай аав ингээд нас барцсан байх үед миний өөд бас 3% гүн төрүүллээ. За энэ 3% гүн баг одоо хэнийх ба гэсэн маягт одоо ингээд нэг ивэр шивэр яра гаргаж. Одоо энэний аланговоо мөчгээд л одоо манайс одоо хамгаас сайн мэддэг нь аланговоо 5 мөсөр хүүхдэн сургадаг гэдэг одоо домог гарч ирж байна шүү дээ. Тэгвэл энэ домгийн бол би ингээд нэрлэг ярихгүй манайх нь одоо бүгдээр тодорхой сайн мэдж байгаа учраас. За тэгвэл энэ 3% гүн одоо жоохон ямар хүнээ хөөхөд болчих вэ гэдэг. Энийг би нэг дөмхөн нот авчраар үндэслээд яриад байгаа. За нот тавчаанд бол ингэж тэмдэглэж байна. За сүн бүр цагаан шар хүн одоо гэрийн өрх дотохоор гэвэл нь орж ирээд миний хөвлийг илдэгэ гинэ. Тийм учраас тэр гэрэл нь одоо миний хөвөл дотор шингэх боловгаа. Үүнээс үжээс тэнгэрийн хөвгөн байжаа. Хар тэргүүт хүн лөгөө адилтгаад яахан болмэ гэж хэлж байна. Тэгээд аланговоо их хэлсэн шигээр энэ бодончир монгог болохоор одоо хнээ дээдэс болжээ. Дарыг манай хамгийн сайн мэддэг Чингис хааны дээдэс болжээ. За ийм нь 5% одоо хоорондоо яагаад тааралцахгүй байгаагийг эсвэл одоо энэ 3% нь одоо жоохон ямар өнө хөвгөд болчихоо. За энэ хүү уулыг одоо миний хэлснийг одоо сонсоод ойлгосон бол ингээд бүгд эрхийг гаргадаг батгаа.